Сайн байна уу? Намайг Гэрэл Эрдэнэ гэдэг. Би Эрдэнэ дотор жиссэн. Тэгээд энэ бол миний сурдаг сургууль Орхон Эмпати. Танилцаа гамарсан уу? Энэ жил би 12 дугаар ангид төгсөж байгаа. Тэгээд гадаад сурах хүсэлтэй болохоор энэ жил одоо их сургуулаа сонгох, тэгээд тэтгэлгээ одоо хүлээн авах гээд маш чухал цаг үе дээр явж байгаа. Тэгээд шалгалтаас өмнө хэлж болдог юм тийм. Хүнд анги руу орох уу? Би Орхон Эмпати сургуульд 8 дугаар суралцсанаас бидний яг зөвхөн англи хэл, монгол хэлээ зохисдгүй яг өөр дөрвөн төрлийн хэлийг сонгох боломжтой байдаг. Одоо Герман, Солонгос, Япон, Хятад тэгээд үнд сод нөх юм бол яг мэргэжлээс хамаарат бас өөр юм тусгай хичээлүүдийг бас үзэн яг судлах боломжтой байдаг. Энэ хичээлүүд нь болохоор бизнес, физик, хим зэрэг тийм гүнзгийрүүлсэн хичээлүүд аяг их байдаг. Тэгээд өөрийн гэсэн тийм гүнзгийрүүлэн судлах боломжтой тийм шалгалтуудыг одоо өгөх боломжтой байдаг. Одоо IGCSE, AS level, IELTS, тэнгуүтэй SAT гээд маш олон ийм олон улсын том шалгалтуудыг өгөх боломжтой. Би одоо өөрөө 10 дугаар ангиас шүлэл спортоор хичээж эхэлж байгаа. Тэгээ 11 дугаар ангиас одоо аймгийн хичээл сонгогдоод тэг ингээд улсын хараа хэмжээнд оролцож эхлээд одоо яг дан ганц хичээлээд байхгүй. Манай сургууль бас сургуулиудыг бодох юм бол коллежийн зөвлөгтэй гэдгээр айгүй тийм онцлог байдаг. Тэгээд манай коллежийн зөвлөх яг юу гэдэг вэ гэхээр бидрийг одоо 10 дугаар ангиас хойш бидний их сургуулийг судлаад яг юу хэрэгтэй байна, яг ямар шаардлага шаардж байна гэд бүгдийг нь хэлээд өгчдөг. Тэгээд яг багшийнхаа яг зөвсний дагуу ингээд баг бэлцээр агаад яг 12 дугаар ангид ороод бүх юмудаа хийж эхлээд одоо эхнээс нь материалуудаа бүгдийг нь явуулаад эхнээсээ хариугаа авч эхэлдэг. Hi, my name is Ulbek and I'm the college counselor at Orхон Empati School. Last year students achieved a lot. We've had over $1 million in scholarships. They went to USA, Hungary, Italy. So this year our target is to send students to more countries with more scholarships. So for now we've achieved around $3 million in total scholarships. Next year target is to help even more students to achieve higher education places and to get as much as possible in scholarship. Миний хувьд одоогийн байдлаар гадаадын 10 ихтэй сургуулиас хариугаа авсан. Тэгээ миний тэтгэлгийн нийт авсан хэмжээ гэх юм бол 1 тэрбум 800 сая байгаа. Энэ яг одоогийн ханшаар $518,000. Тэгээ зөвхөн би ч хэлтгүй яг манай сургуулийн хамт олон тэгээд найз нөхөд тэгээд бүгд яг энэ сургуулийнхаа ачаар ингээд тэтгэлгээ аваад амжилтаар манай сургуулийг төгсөж байгаа. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж суралцсанаар сурагчид маань гадаадын одоо ихтэй сургууль руу суралцах, өөрийгөө хөгжүүлэх бие даах чадвар бол маш өндөр хөгжсөн. Дэлхийн хэмжээний одоо боловсролыг эзэмшиж байгаа гэдгээрээ сурагчдаараа бол бид нар бахархаж байдаг. Манай сургууль